Сайн байцгаана өрхөн мэдээд үзэгчтэй ингээ та бүхэндээ Max Power авто хөтөлбөр маань эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараараа Black Team клубын гишүүн болох Отгүйтэйгээ уулзаад байна. Тэгээ Отгүйгийнхаа машины болно. Тэгээд дрифт хийх. Тэгээ бас нэг жүжигчин байгаа. Залуу жүжигчин байгаа. Тэрүүгээр бас дрифт хийх эмэрхүү хөтөлбөртэй байгаа. Тэгээд Отгүй маань ер нь одоо энэ хөө BMW 3 сер гэдэг машина хийцээ авч тэ ямар тоног нэмж хийв. Тэгээд дрифт хийхэд мэдээж хүчтэй мотор байх шаардлагатай. Тэгээс машина сайхан танилцуулаад. Сайн байна уу телевиз үзэж байгаа үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. За би энэ машиныг одоо бас жил гарангийн өмнө хайж явж байгаа л нэг айл яшаа наслаа авч ирсэн. Явдггүй багтана. Тэгэл одоо жил гарan янзлал нэг үдий зэрэгтэй л боллоо доо. Ер нь бол одоо Монголд бол ер нь BMW бол ерөнхийдөө баг байдаг те. Ер нь энэ загварын машинууд бол ер нь ихэнхдээ айлын дандаа хашаанд те. Ах нар, өвөө нар, аав нар л ер нь унжсэн загвар шүү дээ. BMW E30 хэмээх энэхүү загвар нь 1982 оноос 1994 оны хүртэл үйлдвэрлэгдсэн байна. E30 гэх энэхүү моделийг зохион бүтээсэн Klaus Leuten 1932 оноос 2008 оны хүртэл амьдарч байсан. Тэрээр Германы автомашины загвар зохион бүтээгч юм. Audi болон BMW-гийн загварын хэд хэдэн загвар зохион бүтээж байсан юм. Бас компьютер дээр инженерийн дизайн боловсруулсан анхны дизайнеруудын нэг болсон юм. E30 3 цуврал 2 хаалгатай битүү болон задгаа 4 болон 5 хаалгатай гэсэн 4 төрлөөр үйлдвэрлэгдэж байсан. 2 хаалгатай кабриолет буюу задгаа дээвэртэй загварыг зөвхөн Европын зах зээлд зориулан гаргасан байдаг. Энэ загварт зориулан 4 болон 6 цилиндр бүхий 1.6-аас 3.3 литрийн багтаамжтай хөдөлгөөрөөр тавьж байсан. M10 гэх 4 цилиндртэй хөдөлгөөр нь 1.6, 1.8, 2.5 тус литрийн багтаамжтай. M20 гэх 6 цилиндртэй хөдөлгөөр нь 2.0, 2.3, 2.5 зэрэг тус литрийн багтаамжтай 89-с 235 морины хүчтэй хөдөлгөөртэй. Мөн энэхүү E30 модель нь 12 жилийн турш дэлхийн зах зээлд 2,339,520 ширхэг худалдаалагдсан байна. Тэгээ ерөнхийдөө чи аваад тэгээ энэ машинд ер нь ямар тоног хийв? Ер нь яг өөрийнх нь BMW тоноглолоос хийв эсвэл Монголд олдоц ихтэй тоноглолоос юм хийв? Энийг угаас анх авахдаа дрифтэд л зориулж янзлсан. Тэгээд яг өөрийнх нь юм нь бол олдохгүй үнэтэй. Манад бол боломж байхгүй орж ирсэн ч үнэтэй. Тэгээд яг манад нөгөө нэг элбэг одоо манайхны хилцаанчснаар нөгөө V гэдэг төврээр V-гийн мотор тавьсан байгаа. Тэгээд нэг жоохон анхан шатны нэг ганц нэг юмнуудтай. Тэгээд турбо нь бол одоо яг үйлдвэрээс гардаг сток турбо гэж байгаа. V-гийн өөрийнх нь турбо стокоор байгаа тий. Яг үйлдвэрээс гардаг турбо нөө. Тэгээд тэрэн дээр нь одоо нөгөө нэг кулер нэмж өгсөн байгаа. Задгаа агаар шүүгч. Тий тэгээд нэг blow off гэдэг тиймэрхүү нэг анхан шатны ойр зүрийн л ганц нэг юмуд хийсэн байна. Тэгээ нөгөө нэг энэ машин өөрөө кузууны тал дээр бол одоо чезер энтриг бодвол арай хөнгөн байдаг байхгүй. Тэгээд тэрийг нь бодож л ерөөсөө би бас анхнаас BMW дуртай л да. Анх бас BMW ундаг байсан. Тэр үед жоохон зэзэн. Одоо бол жоохон дээр хэд орчим настай байсан. За нэг 17 16 таатай бол нэг яг юм BMW авчихсан. Тэгээд тэр үед чи мөнгө төгрөгч нэг хомсгон байсан. Цаг үе шийдсэн байлаа. Тэгээд одоо бол гайгүй. За. Тэгээ ерөнхийдөө бол одоо ямар ч гэсэн хүчтэй мотор тэгээд монголчуудын маань хэлдгээр 3 зангилаа гэж байдаг шүү дээ. Мотор, хорооп, тэгээд монголчууд хэлдгээр бүкс буюу дифференциалтай. Энэ дифференциал нь ер нь өөрийнх нь BMW дифференциал уу эсвэл өөр дифференциалтай тааруулж байна. Бүкс нь болохоор одоо яг өөрийнх нь бүкс байгаа. Гэтэ нөгөө нэг яг цоожлагч байдгүй сте ингэ. Цоожлагч бол байхгүй яг одоо нэг монголчлоод гагнцсан л байгаа. Тийм монгол хэлстэй гэж ярьтыг. Зөв. Ер нь бол бүхэн нь бол монголчлоод яан кузүн нь бол
ялчгүй классик үзв. Бусдууд нь бол ер нь чиний гараар үзсэн. Тий, ер нь бол өөрийнхөө гараад л юм хийх юмсэн дээ. Жил гарна л яг хийж ер нь яг ингэ явдаг болсон. Тэгээд энэ машиныг унаад гадуур явж байхад ер нь бол хүмүүс бол их сонио харна. Тий, айгүй сүрхий шохоргож хардсан шүү дээ. Одоо ер нь тоногдлооч юм гүйцэд ер нь дууссан уу? Өшөө юм хийх дутуу байгаа юу? Хийх юм Ер нь хийн гэж бодож байгаа. Тэгээ одоо нэг жоохон дулаан орж байгаа юм чи одооноос жоохон юм хийж эхлэе гэж бодоод байгаа. Тэгэд ер нь харж байхад Европт бол яг энэ BMW 3 сер энэ загварыг бол айгүй E30 гэдэг үгтэй. Энийг бол айгүй их дрифтэд ашигладаг сонирхдаг залуус нь айгүй тоноглож байгаа. Тэгээ харж байхад ер нь ихэнхдээ дотор талтай тэ нөө карказ тэ хийцэн байдаг. Монгол манайхан ер нь юм тийм карказ ер нь хийдэг. Одооны энэ зуны шоу тэмцээнүүд ер нь бүгд тийм карказтай болох юм бэлээ. Тэгээ би бас аюулгүй байдал шүү. Тий, жолооч аюулгүй байдал тий. Тэгээд одоо нэг 2-3 хоногийн дараагаас карказ хийх. Зөв. Тэгээд чи бас өөрийнхөө машиныг тоноглоод тэгээд Black Team гээд автокру клубд бас элсэж орсон тий. Тэр клубийнхаа тухай яриа. Аха. Манай клуб чинь 2011 оны 11 сард байгуулагдчихсан 7 оны бүрэлдэхүүнтэй. Тий, одоо тэрнээс хойш одоо 14 оны байдлаар бол 36 гишүүнтэй 30 машинтай байгаа. Нэлээд өргөжсөн шүү дээ. Хэлсэн. Тэгээд манай клуб чинь сая нөгөө нэг оюуны өвчин газраас яг албан ёсоор лого гэрчлэгээ одоо төрийн бүс байгууллага гэж тийм гэрчлэгээ авсан баг албан ёсны. Тий, тэгээд бас яг 14 онд тийм нөө Монголын анхдагчуд гэдэг нэг ном байгууллага хэвлэгдэж байгаа юм билээ. Одоо Монголын анхдагчуд гэдэг тэр номонд бас манай клуб орсон баг. Зөв. Бас энэ дрифт сонирхдаг дрифт спортыг анх одоо Монголд хөгжүүлж эхэлсэн ч гэдэг юм тий. Тэр талаараа бас магадгүй орсон. Тий, одоо тэр талаараа л орсон болов гэж бодож байгаа. Өөр олж уншаагүй. Тий. Бас анхан шатны тий тоноглолууд ер нь ямар байх хэвээр юу байж анхан шатны тоноглол гэж нэрлэгддэг тий. Бас энэ хөө спортоор бас хичээллэхийг сонирхдаг тий. Хүсдэг бас хөв залуучуудтай бас сонирхолж хэлэхэд. За анхан шатны тоноглол гэхээр нэг энэ одоо интеркулер гэж байгаа. Энэ урталтай байгаа. Тэгээд тэр агаарч хөгжин задгаа шууд агаарыг сурах. Тэгээд тэр энэ доод нэг нөлөө аваад одоо нэг илүүдэлхийгээр турбоны илүүдэлхийгээр гэж нэг юм байдгийг. Тиймэрхүү л ор зүр юм хийсэн. Ер нь бол одоо сая энэ урд чиний бол ил харагдаж байна. Энэ интеркулер юу ямар зориулттай. Заавал энэ интеркулер байвал яадны хүчинд яаж нөлөөлдөг. Хүчинд бол нөлөөлнө л дөө. Одоо нэг турбоноос гарч байгаа агаар нэг хөргөж хүүтаа тий хүүтаа. Тэгээд хүчинд бол нөлөөлнө. За ингээд Black Team-ийн гишүүн Одгүйдээ баярлалаа. Тэгээд одоо хоёулаад нэг бас нэг ажил байна. Манай оролцогч маань дрифт их талбай дээр ерөнхийдөө очиж явна гэн. Хоёулаа бас араас нь очие. Тэгээд чи тэрэнд зааж өгөөд тэгээд оролцогч маань чиний машинаар бас дрифт хийж үзэх байгаа. Тэгээд за ингээд бүгдээрээ оролцогчтойгоо уулзаад дрифтээ хийцгээе.
За ингээ эрхэм мөндөд үзэгчтэй маань нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Шилдэг өнгө продакшны залуу жүжигчин бодлого Батбаатар маань ингээд дрифт хийх машинтайгаа одоо юу жолоочтой хамт явж үзээд эхний дадлагаа хийгээд тэгээд дараа нь бас юу өөрөө хийж үзэх байгаа. Миний хийж үзэн гэж тэгээд хүний машин хэмтээд айлцгээд юм мөрөг. Самрандаа одоо ямар ч зэн тэгээд суугаад үзье. Өмнөдөө зургтаа харж байсан яг дотор нь сууж явж үзээгөө. Ямар хүн мэдрэмж төрдий. Одоо эдгээр ч нэлээд олон удаа ингээл дрифт хийдэг бүгд мэдчихэж байгаа те гоё дасгал хийж. Би тэрийг бол мэдхгүй анх удаа суугаад үзэх гэж нэг одоо суугаад үзье. За тэгвэл маа оролцогчийг маань бас битийн их айлгаарай. Тэгээд явж ирсэн анхан шатны мэдгдэх хүн бас олох те. Бас энэ хүү дрифт хэмээх энэ хүү спортыг бас олон хүмүүс орчлох зорилготой маань нэвтрүүлэг байгаа. Чадах чинь нэг хэрэгтэй яа. Загшаа. За зочинтойгоо хамгийн эхлээд ямарч ирсэн уулзъя. За яаж вэ? Амар би бол ингэж чадахгүй байна уу? Ямар ч орлоод үзэхгүй. Ямар ч орлоод үзэхгүй. Оролдож үзэхэд ингэж бол чадахгүй амар юм байна. Одоо толгой дүүгэлцээд дуу муу ямар амар юм бэ? Ганц хоёр тойрол. Уулнаас харахад амаргал юм байна шүү дээ. Харин тийм эдгээр ч олон ч тэгээд амар хийж байгаа. Би бол юусэн мэдчихгүй. Улаанбаатарын замд 60-аас дээш өрн гаргаж үзээгүй хүн тэгээд ёо. За ямар ч одоо тэгвэл шууд ороод ямар ч суучаа сууч. За тэгээ. За одоо таны өөр чи их үзье.
За. За өөрөө биеэр хийж үзсэн сэтгэл гоё юм байна уу? Хэвээ гоё юм байна. Гэхдээ жоохон дуршлахгүй ч юм л да. Эдгээр ч өөрөөсөө би нэг шууд хаанс дээр гიშж байгаа хаазаа өчтөө гэж хаанс аваад тэгэл ерөөсөө байнга хаац юм байна. Би мэдхгүй голтон байр торонс руу яваад жоохон хурдлагаар торонс руу яваад айгаа тэгээд байна л да. Түүнээс бол жоохон сурчих юм бол аягүй гоё юм байна. Бас гоё мэдрэмж авдаг залуучууд байна. Энэ спортоор хичээлдэг хүмүүс бол аягүй гоё юм байна. За. Гэтэ ямар ч байсан миний харахад бол бас давгүй эргэжлээ шүү дээ. Бас 2 3. Би өөрийгөө бүр эргэж чадахгүй гэж бодчихсон байхгүй. Тэгээ сая хажуусаас жолооч зөвлөгөөд ингэ шүү тгий шүүгээ те. Тэгж байгаа үтсэж байгаа аягүй гоё. Өөрөө бараг л машин өөрөө л эргэжтэй юм байна л да. Бараг би бас бодлоо л да эндээс харж байгаа. Яалчгүй хүчтэй тоноглолцсон машин гэдэг бол яалчгүй өөр юм байна. Ерөөсөө нөр чадахгүй хүн байсан ч гэсэн машин бол бараг өөрөө эргээ явчлаа шүү. Тий, ерөнхийдөө бол хаазараа л тохируулаа явчихна. Нэг бүксийг хавилсан, консо шидэг бүксийг хавилсан бол ерөөсөө хаазараа л өдөртөө явчихна. Гэтэ анхны удаа тэгэхэд ажиг боломж юм байна. Цаашаа ер нь юу багтаа авах уу? Яг тэгээ болно л доо. Тэгтээ сая өөрөө амьсгаад гайхалгүй. Сая манай машин л зөте ингэж эргээд тахад би өөрөө л эргэцсэн юм шиг. Тэгээд тийм аа гоё тийм мэдрэмж төрдөй байна. Аягаа гоё тийм дотор ориглоо нэг цус ингээд дээшгээ ориглоо шүү дээ. Гоё наа. Гоё юм. За ямар ч гэсэн оролцогчороо сайн дрифт хийлгэж үзүүллээ. Чадлаа, хийлээ, тэ. За ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэг рүү орё. За. За ингээд их мөнд үзэгч ингээд Max Power нэвтрүүлэг маань өргөшин та бүхэндээ хүрсээр байна. Ингээд Sky автосервистэйгээ хамтран хүргэдэг инженерийн болон маань та бүхэндээ хүрж байна. Ингээд дотгош орж инженер цогцоохонтойгоо уулзаад зөвлөгөөгөө бүгдээр авцгаая. За ингээд инженер цогцоохонтойгоо уулзаад байна. Тэгээд Subaru Forester гэх энэ машины доод ер нь явах хэдэн талаар зөвлөгөө өгөхөөр өргөчн дээр гаргацсан, доогуур нь орцсон зогсож байна. Тэгээд энэ ер нь Forester-ийн ер нь өөрийнх нь машины хувьд ер нь ямархан машин тэрнийхэн талаар эхлээд яриагаа эхлэх зүгээр бах тий. Forester нь бол ерөөдөө дайжгүй явдал сайтай. Тий. Ер нь нэвдрэл ер нь багтаад ирээ. Доогуураа тий явах үед ингэ. Хамгийн их түгээмэл өвддөг юм бол энэ босоод энцүүлэгч байна. Ерөнхийдөө дандаа дуурчаад байдаг юм. Forester-тэй хүмүүс бол их хэмжээ мэдж байгаа. Өндөрийн толгуур гэдэг энэ байна бас л явах үед ангийн нэг толгуур бас амархан уудна. Тогтмол солиож явах хэрэгтэй юм байна. Энэ харж байхад бол ер нь гайгүй юм шиг харагдаад байна. Ер нь муудсан юмнууд нь яаж мэдэгдэх вэ? Муудсан юмнууд нь хэмээл одоо өшөө энэчнээс нь ингэж өргөн л дөө. Машина дээшээ өргөж байгаа дугуугаа юм лифтнээс хөндөрүүлж ягаад тэгж үзэж хөдлөж онцлогоо хийн. Энэний хувьд бол одоо энэ өрүүлэн аппаратаар тоос хайсан байна. Энэ тухны сайлкаар тосгоож энэ хөдөлгүүрээс явах үед ангидаа энэ тяг өрүүлэн тяг хөндлөн тяг муудсан байна. Энэ муудах юм бол юу яадаг тэнглэг дөргөө алдагдсан доогороо дуу ороо. Уулаа явах нь мутарч унтаа явах та явуулнасаа. Тийм байна. Энэ бас энэ гармон шиг ирзэнээс урагдсан байна. Энэ нэг бас солих шаардлагатай. 5 бол гэж энэ 3 бол нахгүй. 3 бол. Энэ уртлын 3 бол үзүүрийн 5 бол гэдэг үү те? Ер нь энэ өрүүл дарахад ер нь дуурдгоо гайгүй нэг дуураад авахгүй. Гэтэ ерөөдөө дотроо нөө савхан шаргтай байдаг шарыг нураад гомчлоо тачиж дуурах юм та. Тэгэн сольсон дээр энэ ирэх юм бол явахгүй л гэсэн үг шүү дээ. Замд. Өөр одоо энэ Subaru-гийн ер нь гарнууд нь ирзэнүүд нь ер нь яаж мууддیں۔ Гарны ирзэнүүд нь ерөөдөө мэдэгдэн л дээ. Тэгээ язраад хагараад ирнэ. Тийм. Тэгээд лапатик гэдэг бүр төмрөөр гүшиж үзээд. Одоо энэ нэг гүшиж лапатик байна уу? Бага. За би гүшиж. За энэ гарных нь ер нь
муудсан хэсгийг хоёлоо үзэх үү те. Тэгээ муудсан үз. За энэ бол энэ гарны түлх бол зүгээр энэ гарны урд түлх гэж яв те. Яриад тэ энэ бол зүгээр. Энэ хойдлынх нь Энэ бол бараг явахааргүй юм шиг. хойдлын түлх. Хойдлын түлхнээс гайгүй юм даа. Яаж мөрдлөх вэ? Ер нь бол хөшөөд хөдөлгөөд үзэх юм үү. Энэ бас зүгээр юм байна. Энэ гарныхан хойд үлдэх гэдэг. Энэ зүгээр юм байна. Яа за. Энэ бас зүгээр юм байна. Зүгээр юм байна. Гарныхан түлхний хувьд бол энэ машинууд бол зүгээр юм. Энэ хойд хэсэгтэр нь хэр их дуу хэсэгтэр нь дуу орхон жин гайгүй амаржийн босоод энцүүлэгч хоёр нь амархан дуурчаад байдээ. Тэрнээс хойд татваргнууд нь бол гайгүй байдээ. Зүгээр юм зам одоо манайхаж явж байгаа үед дуулах юм мөргөдөн штэ. Тэгсэн тохиолдолд эвдэрэл үүсэн. Тэрнээс өөр бусдаар гайгүй. нэг Toyota-гийн машинууд чинь нэг хойноос давхар түлх мүлхтэй тэдэн дуурсан ингээд яриад Тэрнээс ирнэх ялгаа байхгүй те адилхан. Тэ. Ялгаа тийм айхтар зүртэй ялгаа байхгүй. Яа за. Тэгээ ямар ч гэсэн зах цайхан инженер тэгээ энэ Subaru Forester гэдэг энэ машины талаар доод явах хэдэн талаар зөвлөгөө хүргэлээ. За ингээд эрхэм үзэгчтэй ингээд Max Power нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар бид нэр илүү сонирхолтой зочдыг урьж илүү сонирхолтой дрифтийг та бүхэндээ сонирхуулнаа. Ингээд хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.